Засгийн газрын чөлөөлийн санаачлагын хүрээнд цэцгэлгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой гарч байгаа чиглэлүүдийн талаар зан тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнд бүрэн цэцгэлгаан хөтөлбөртэй болон цэцгэлгаан автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байхаар болсон байна. Мөн үндсэн хөтөлбөрийн цахилгаан гадаад их усүрээс цэнэглэгддэг, заалгадаг гибрид автомашиныг эко ангилалд хамруулж хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ. Харин энгийн хосолмол хөдөлгөөртэй автомашин тухайлах юм бол Прус Ако зэрэгт ногоон дугаар олгохгүйг онцоллоо. Засгийн газрын ерөнхийдөө чөлөөлийн санаачлагын хүрээнд дээр нь бол энэ цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдох хэд хэдэн чиглэлүүд гарч байгаа. Энэ дээр бол цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх мөн 24 оны 11 сарын 8-наас эхлээд улсын хэмжээнд бол импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр бол дугаар олох хийхгүй байгаа. Энэтэй холбогдуулаад цахилгаан тээврийн хэрэгслийг дугаар олох хязгаарлалтаас чөлөөлөх юм сайдын тушаал болон засгийн газрын тогтоол шийдвэрүүд өчигдрөөс бол хэлцэгдээд гарч байна. Өнөөдрийн байдлаар яг цахилгаан тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем 2215 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ дээр бол түрүүний миний хэлдэг нэмэлт батарей цэнэглэх зорилттой нэмэлт их усүртэй 72 ширхэг автомашин бүртгэлтэй байгаа. Рив хөдөлгөөртэй гэсэн үг. Хосолмол хибрид хөдөлгөөртэй тээврийн хэрэгсэл бол 553 мянган ширхэг бүртгэлтэй байна.